Та аль нэг улсад бизнес хий. Эсвэл хөрөнгө оруулах гэж бодож байсан уу? Тэгвэл би танд нэг тип өгье. Та хөрөнгө оруулалт хийхдээ тухайн улсын бизнесийн орчин судлах шаардлагатай болно. Тэгвэл тухайн улсын бизнесийн орчин гадаад дотоод нөхцөл байдлын талаар судалгаа хийдэг The Economist Intelligence Unit хэмээх байгууллага байдаг бөгөөд тус байгууллага нь The Economist сэтгүүлийн харьяа байгууллага юм. Тус байгууллага нь тухайн улсын улс төр эдийн засаг зах зээлийн талаар судалгаа хийдэг. Сонирхолтой нь тухайн жагсаалтанд нийт 82 улс байгаагаас манай Монгол улс алга байна. Тус байгууллага нь 1946 онд буюу Дэлхийн 2 дугаар дайны дараа Европт бол байгуулагдсан байгаа. Дэлхийн 2 дугаар дайны дараа Европт бол эдийн засаг бол нэлээд муудсан одоо дахин сэргээн бодлох судалгаа шинжилгээ шаардлагатай болсон. Үүний хүрээнд бол Economist сэтгүүлийн харьяа юм судалгааны байгууллага бол 1946 онд бол байгуулсан юм байна. Тэгээ одоогоор бол ингээд 80 гаруй жилийн хугацаанд бол маш доктортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллага нь бол жилд одоо 2 удаа бол яг нь дэлхийн хамгийн бизнесийн орчин таатай 82 улсыг бол яг нь тодруулахаар бол маш алдартай. Тухайн 82 улсыг тодруулахтай хамгийн гол нь одоогийн нөхцөл байдлыг судлахаас гадна ирээдүйн 5 жилийн бизнесийн орчинд яг нь forecast-гаар бол хамгийн алдартай юм. Одоогоор тус байгууллага нь бол 3000 гаруй exclusive буюу одоо тусгай global одоо харилцагч байгууллагад бол хамтарч ажилладаг. Тэгээ хамгийн сонирхолтой нь тус байгууллага 3000 гаруй байгууллагын rotation rate буюу одоо тухайн судалгааг одоо дахин худалдаж авч ашиглах одоо хувь нь бол 91% таа гэдэг үзүүлэлтийг гаргасан. Энэ нь өөрөө тус одоо судалгаа нь ямар үн цэнтэй вэ гэдгийг бол ингээд харуулж байна. Тэгээд мэдээж одоо дэлхийн 82 улсыг бол одоо ранклаж одоо эренблэхтэй 10 гаруй шалгуур 91 багц үзүүлэлтээр бол ингээд одоо тодруулдаг юм. За одоо ингээд бүгдээрээ 10 шалгуур 91 багц үзүүлэлтийн талаар товч мэдээлэлтэй танилцгаая. За энэхүү судалгааны арга нь тухайн бизнесийн орчны чанар болон хөрөнгө оруулалт татах чадамжийг илтгэнэ. Эдгээр 10 үзүүлэлтүүд нь улс төрийн тогтвортой байдал, макро эдийн засгийн хүчин зүйлс, бизнесийн багтаамж, худалдааны хориг, гадаад валютын гүйлгээний хязгаарлалт, татварын тогтвортой бодлого, санхүүжилт татах боломж, банк болон хөрөнгөний зах зээлийн багтаамж, хүний нөөцийн хүртээмж, газар зүйн байрлал, дэд бүтэц зэрэг асуудлуудыг харгалзан үздэг. Эдгээр 10 үзүүлэлтүүд нь илүү наривчилсан 91 асуултуудад хуваагдах бөгөөд эдгээр нь тоон болон чанарын үзүүлэлтүүд байдаг. Эдгээр үзүүлэлтүүдийг 1-5 хүртэлх оноогоор үнэлдэг бөгөөд одоогийн бодит болон түүхэн мэдээлэлээр үндэслэж ирээдүйн 5 жилийн мэдээллийг боловсруулж таамаглалтаараа онцлогтой юм аа. Тэгвэл энэхүү байгууллагын 2009-оос 2018 онд хийсэн судалгаатай танилцгаая. За 2008 оны дэлхийн санхүүгийн одоо хямралаас шалтгаалаад улс орнуудын бизнесийн орчныг дахин тодорхойлох одоо гол хүчин зүйл болсон. Америк ТV-ийн тухайд Америкийн нэгдсэн улс нь өөрөө дэлхийн хамгийн том эдийн засагтай улс. Энэхүү хямралд одоо хамгийн их өрсөн ч гэсэн эргээд маш хурдан сэргэлт авсан гэж үнэлэгдсэн. За энэхүү шалтгаан нь хууль эрхцэн ил тод байдал, зах зээлийн уян хатан нөхцөл, дэд бүтцийн таатай нөхцөл шалтгаалсан. За Латин Америкийн орнуудын хувьд хамгийн одоо сул үзүүлэлттэй буюу эрэм муутай гарсан Латин Америкийн улс орнууд нь улс төрийн докторгүй байдал, төрийн хит их оролцоо, түүх эдийн уналтаас шалтгаалсан байгаа. За ойрхон орнууд болон Африкийн улсуудын хувьд энэ бус утга нь өөрөө угаасаа ерөнхийдөө бизнесийн одоо орчин нөхцөл айгүй сөрөг буюу одоо хамгийн сул эренбэлэгддэг газар. За гэхдээ энэ бус нутагтаа хамгийн одоо өндөрөөр эренбэлэгдсэн буюу 21-р байранд орсон нь Катар улс байгаа. За Катар улсын хувьд байгалийн одоо хий, газын экспортын өсөлт болон 2022 оны дэлхийн хөл бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээнээс шалтгаалan дэд бүтцийн шинжилтийг хийсэн байгаа. Энэ нь болохоор тэргүүлэх үзүүлэлтүүдийг гаргасан. За Өмнөд Африк бол өөрөө эхний 5 жилдээ 52 дугаар байранд орсон. За сүүлийн 5 жилд 54 болж буурсан байгаа. За энэ үзүүлэлт нь болохоор өөрсдийн дотоодын тэгш бус байдал, ажил хаялт, мөн хүчирхээлийн гэмт хэрэг ихсэнтэй холбоотой бизнесийн орчин нөхцөлийг сөрөг болгосон байна. За тэгэхээр тус судалгаанд өгүүлснээр бизнесийн орчны үзүүлэлтээр дэлхийн нийт 82 орноос Аз ТV хэмжээнд Сингапур, Австрали, Шинэ Зеланд, Хонконг улсууд нь эхний дөрвөн байрт орчихно. Тэр дундаа Сингапур улс нь 1-р байрыг эзэлж байна. Тэгвэл Бангладеш, Пакистан улсууд нь энэхүү үзүүлэлтээр 69 болон 74-р байрыг эзэлснээр маш их зөрүүтэй болох нь харагдаж байна. Энэхүү зөрүү нь Аз ТV нь олон янз бүхий бүс нутаг болгохыг илтгэж байгаа. Нөгөө талаар тус зөрүүний хамгийн гол
үндсэн шалтгаан нөхцөл бол эдийн засгийн хөгжил, улс төрийн тогтвортой байдал, гадаад хөрөнгө оруулагчдын хууль бодлогын ялгааг үүнд тодор харуулж байна. Тэгвэл Европ ТV-ийн тухайд энэхүү үзүүлэлтээр эхний 10 байранд зөвхөн Швейцар улс 2 дугаар байранд орж байна. Гисэн хэдий боловч бусад улсууд нь 10-аас 30 дугаар байрыг эзэлж байгаа нь эдийн засгийн тогтвортой, улс төрийн тогтвортой нөхцөл байдлуудыг мөн адил илэрхийлж байгаа. Баруун болон зүүн Европын тухайд сүүлийн жилүүдэд баруун Европын улс орнууд энэхүү жагсаалтад илүү уналттай, өөрөөр хэлбэл татварын өндөр дарамттай байгаа нь нөлөөлж байгаа бол зүүн Европын улсууд нь эдийн засгийн хөгжил болон улс төрийн тогтвортой байдал нь мэдэгдгүйц сайжирсны улмаас жишээлбэл Унгар улс нь энэхүү жагсаалтын 37 дугаар байранд орж байна. Энэхүү судалгаанаас харахад хямралын дараах сэргэлт нь улс төрийн тогтвортой байдал, хууль эрх зүйн ил тод орчин, дэд бүтцийн чанараас ихээхэн шалтгаалж байна. Харин Монголд ямар байдаг вэ?